Бид өдөр тутамдаа цаг хэд болж байна гэж асуудаг. Эхлээд бид богино зөө буюу цагийн зөө хэддээр байгааг харах хэрэгтэй. Энэ зурагт үзүүлснээр бол богино зөө 7 дээр байна. Тиймээс 7 цаг болж байна. Цаг 7 болж байна. Харин дараа нь урт зүү буюу минутын зүү рүү харна. Энэ зурагт урт зүү нь яг 12 дээр байна. Тиймээс 7 цаг тэг минут болж байна. Тоо бүр 5 минутыг илэрхийлэх ба тоо хэсэг тусам 5 минутаар ихснэ. Энэ зурагт 7 цаг тэг минут болж байна. Хариултаа шалгая. Зөв байна. Дахиад нэг жишээ хийж үзье. Цагийн зүү хэддээр байна вэ? Энэ тохиолдолд та магадгүй богино зүү буюу цагийн зүг 7-оос илүү 8 дээр илүү ойрхон байна гэж хэлж болох юм. Гэхдээ гол нь 7 цаг өнгөрсөн ба 8 цаг харах болоог байна. Тиймээс үүнийг 7 цаг гэж хэлж болно. 7. Цагийн зүүнүүд зөвхөн нар зүү иргэдэг гэдгийг санаарай. 7 цаг өнгөрсөн байна. Харин 8 цаг харах болоог байна. Тиймээс 7 цаг болж байна. Харин минутыг нь тооцвол эхний зурагт 7 цаг тэг минут болж байсан. Минутыг тооцохдоо урт зүүний заасан тоог 5-5-аар үржүүлнэ. Тэгэхээр тэг 5, 10, 15, 20, 25, 30, 35, 40, 45. 7 цагаас 45 минут өнгөрсөн байна. Тиймээс энэ зурагт 7 цаг 45 минут болж байна. Дахиад нэг жишээ авъя. Цагийн зүүн хэддээр байна вэ? 1 ба 2-ын хооронд байна. Гэхдээ 1 цаг өнгөрөөд 2 цаг хараахан болоогүй байна. Тиймээс 1 цаг хിവэрэ байна. 1 цаг хിവэр байна. Харин минутын зүү тгээс эхлэн 5-5-аар тоолно. Тгээс эхлэе. Тэг 5, 10, 15, 20, 25, 30, 35, 40, 45. Тиймээс энэ бол 1 цаг 45 минут буюу 13 цаг 45 минут болж байна. Дахин нэг жишээ авч үзье. Энэ мөн л адил цагийн зүүн 1 ба 2-ын хооронд байна. 1 цаг өнгөрсөн гэхдээ 2 цаг хараахан болоог байна. Тиймээс 1 цаг хിവэр байна. Минутын хувьд 12-оос эхлээд 5 минутаар тоолдог. Тэг 5, 10, 15. Энд бол 1 цаг 15 минут буюу 13 цаг 15 минут. Дахин нэг жишээ авъя. Энэ тохиолдолд цагийн зүү яг 2 дээр байна. Минутын зүү 12 дээр байна. Тиймээс 2 цаг тэг минут буюу 14 цаг тэг минут болж байна.